Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан улсын хурлын дэд дарга, Монгол Ардын намын дарга Инх болд, Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Булган Туянаар Ахмад Айчдад хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзлаа. Мөн тусгаар тогтнолынхаа төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан дайчдад Монгол Ардын намын дээд шагнал тусгаар тогтнолын одон гардул өгсөн юм а. Дэлхийн одоо энэ 2 дугаар дайн Монголын ард түмний тусалсан, дэмжсэн, оролцсон энэ их одоо тэр хүч хөдөлмөр энэ бүтээлийг бол одоо тэр ялагч одоо гүрнүүдийн 3 гүрний тэргүүнүүд үнэлсэн явдлаа гэж ингэж бид ойлгох ёстой. Тэгэхээр манай тусгаар тогтнолын асуудал бол бас энэ 2 дугаар дайны дараа дэлхийн одоо том гүрнүүдэд бүлээн зөвшөөрөгдөх асуудал бол бидний бас энэ 2 дугаар дайнд гар бие сэтгэлээ гаргаж оролцож байсандаа салшгүй холбоотой. Дайны хүнд хэцүү жилүүдэд халуун ам бүлээн цусаа хайрлалгүй эх орныхоо төлөө тэмцэж ирсэн Ахмад үеийнхнийхээ гавьяаг бид үргэлж санах учиртай. Тэд бол эх орны бидний хойч үеийн үлгэр дуурай юм, эх орны ирээд болсон залуусч Ахмад үеэсээ суралцах хэрэгтэй гэдгийг Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Мөнхбат энэ үеэр онцолсон юм а. Өнөөдөр хүрэлцэн ирсэн 13 Ахмад Айчдаараа төлөөлүүлж Монголынхон одоо тусгаар тогтнолын төлөө өнөөдрийн энэ зол жаргалын сайн сайхан амьдралын төлөө халуун ам бүлээн цус хөлс хүчээр үл хайрлан зүтгэсэн энэ ахмадуудаа Монгол Ардын намаас хүндэтгэл үзүүлж тусгаар тогтнолын одоо хамгийн том үндэс суурь болсон хүмүүстэй тусгаар тогтнолынхоо одон бас гардуулан өгч байгаамаа. Өнгөрсөн он цаг түүх болон үлдэхэд хүн бүр эх орныхоо төлөө хийж бүтээсэн зүйлтэй нэрээ мөнхлөн үлдээх жамтай байдгаа гэдгийг энэ үеэр Ахмад Айчид онцолж байсан. Эх орныхоо төлөө амь бие үл хайрлан тэмцэж ирсэн тэр үе өнөөдөр нийгэм хоёрын хооронд асар их зөрүү байгааг ч тэд дуулгаад авсан юм а. Ганцаараа 17 тай. Хүүхэд байлаас тэ. Тэр үед чинь морттераа тэгээд юм ихэх юм. Байданы ажиллагаа үүрэг их гүйцэд дандаа сургууль хийдэг байсан. Тэгэхээр нийгмийн төлөө одоо өнөөдөр нийгэм гэдэг байхгүй. Тэгэхэд хувийн хараамын болсон нийгэм улс эх орн яаж вэ гэдгийг одоо өнөөдөр бодхон байцсан. Өнөөдөр Монгол Ардын намын дээд шагнал тусгаар тогтнолын одонгоор шагнуулсандаа тэд сэтгэгдэл өндөр байгаагаа дуулгаад Монгол Ардын намын удирдлагуудад талархал илэрхийлсэн юм а. Хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Ахмад үеийн баатарлаг гавьяаг бид үеийн үед сананд урсаж хизээч мартах учиргүй. Хийсэн бүтээснийх нь үнэлэн хойч үед үлгэр дуурайл үзүүлэх нь чухал юм а.